За энд бол хоёр төрлийн ерөнхийдөө эмчилгээ явагдана. Энэ болохоор одоо тамхинаас гаргадаг лазер байж байна. Тамхинаас гаргадаг? Тийм, тамхинаас гаргадаг. Нэгсэндээ нэгээс 2 удаагийн оролтоор 98% хүнийг тамхинаас гаргах боломжтой. 98% гэдэг чинь амар өндөр хувь байна шүү дээ, тий? 2 удаагийн оролтоор 98% тий. Ер нь л нэгээс 2 бас 2 нэгчж болно, 2 чиж болно гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө тамхинаас гарны दिन одоо нэгсэндээ найдвартай гэсэн. За тэгвэл маш олон хүний дагуулж ирэх юм байна би. Биологи идэвхтэй цэгүүдийг нэгсдээ өдөөж ямар нэгэн өвдөлтгүйгээр тамхинаас тамхины түвшнийг бүрэн бууруулах боломжтой гэсэн. За чих болон одоо биеийн цэгүүдээр хийгдэж байгаа. За энэ болохоор одоо яг чихний цэгүүдээр хийгдэж шít нэг цэг дээр ерөнхийдөө 1 минут одоо лазер одоо ингэ байрлуулна гэсэн. Гад их. Одоо тэгэхээр яг ингэ энэ эмчилгээг хийлгэсний дараа юу гэдэг дотор муухай ойргохч байдаг юм уу? Одоо янз бүрийн тийм сөрөг зүйлүүд бас байдаг юм болов уу? За яг тийм одоо сөрөг зүйл болохгүй. Ерөнхийдөө тухайн хүний биед никотин гэдэг одоо хорт юм шингэсэн байна шүү дээ. Тэр үйл явдлыг гадагшлах явцад баг зэрэг жоохон тийм мэдрэмж төрж болно. Гэхдээ тийм ихээр биш гэсэн. Манай ашиг дээр бол тамхи татдаг тийм ээ. Тамхи татдаг л дээ. Гэхдээ миний ойр хавьд татдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр ерөн дагуулж ирж эмчилүүлээ гэж байна. Одоо тэр чинь бас эмчилгээ юм да тий. Тамхинд одоо дуртай болно гэдэг чинь бас бас. Тамхи 5-наас хорооно гэж тий. Хийсний дараа яг баг зэрэг одоо гам барих зүйлүүд байгаа. Ер нь бол өдөрт нэг 2-оос 3 литр ус уух хэрэгтэй. Тэр маань нэгсдээ биеэс хорыг гадагшлуулж гэсэн үг байхгүй юу? За ерөнхийдөө тамхинаас гарах лазер маань биологи идэвхтэй цэгүүд болон чих, гар, хөлний цэгүүдэд хийгддэг. За чихэн дээр болохоор 6 цэг тийнэ. За маш тодорхой хүүднээс би тэнд юу гэх цэгүүдийн зураад үзүүлээ. За яг миний энэ зааж өгсөн цэгүүд дээр лазерын наач өөрөө маш тийм юу яг энэ цэгэн дээр үзсэн тийм гэрлийн туяа гардаг байгаа гэдэг. 6 цэг юу байгаас нь? Тий 6. 1 2 3 4 5 6. За за. Гэрлээ ерөнхийдөө цэгээд дээр тусгай явчих юм байна тий. Нэг л давах. нэг юун дээр 1 минут. 1 минут. Ерөнхийдөө нийт үйлчлэгээ 45 орчим минут явагддаг. Лазер эмчилгээ маань зөв эмчилгээ биш учраас ямар ч өвдөлт өгөхгүйгээр тухайн үйлчлүүлэгчтэй ямар нэгэн зовир өгөхгүйгээр гэдэг цуснаас нөгөө никотиныг гадагшлуулж сармагжуулж өгдөг байгаа. Тэгэхээр энэ лазер даваад гэхээр нөгөө 3-7 хоногийн дотор ингээд тамхи татах зуршил нь буураад өдрөглсөн ингээд буураад тэгээд тамхинаас гардаг 98% баталгаатай. За. Ерөнхийдөө одоо ингээд чихнээс өөр ямар цэгнүүд дээр чих болон гар, хөлийн цэгнүүд. За. Гэхдээ сони юм а тий ингээд лазераар хүний тамхи татах зуршлыг ингээд бууруулж гэдэг. Үнэхээр сонирхолтой санагдчихэв. Яг хамгийн сүүлийн үеийн төвлөлтөд технологиор яг нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр лазерын гэрлэр биологи идэвхтэй цэгүүдэд лазердаж ямар ч өвдөлт өвдөлтгүйгээр одоо ялангуяа манай залуучууд тэгээд заримдаа бүр сургуулийн хүүхдүүд хүртэл тамхи татдаг харааддаг. Тэр маш олон хүмүүс ирж тамхинаас гарах гэж ирэх байх гэж бодож байна. Их дургу мэдрэмжтэй хүн л энэ ажлыг хийх юм байна. Тэгээ энэ гар бас чичрээд байна. Тэгэхээр энэ гар чичрэхгүйгээр маш их төвчээртэй хүн хийх ажил юм шүү гэж бас бодож байна. Юу юм бэ нэ? Гэтэ олон удаагийн дээр бол дасгах гэж бодож байна. За хишидлэр маань. За өнөөдөр ямар ч байсан өөртөө ботокс билүү? Филлер. Филлер гэдэг юм уу? Филлер уу дүүргэж тарай 3 жилийн хугацаатай гэсэн тийм ээ. 3 жилийн хугацаатай өөрөөсөө мэдээ алдуулагчтай. Нэгсэндээ одоо их хүчлээтэй хүн байсан бол нэг хийхэд тэр дараа шууд дүүрэл гарч ирнэ гэсэн үг байхгүй. Хишигдэл хэрэгч юм баг. Гэхдээ ер нь л одоо сэргийлж хийж байгаа гэсэн үг шүү дээ. Баг зэрэг. Тэгэхээр одоо өөрөө хүсээд амьдралдаа анх удаага анхныхаа өвчтэй харилцах ийм одоо гоё зүйлийг бол хийх гэж байна л да. Тэгээд одоо сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Тэгээ анх удаага хийлгэж үзэж байна. Гэхдээ миний энэ бол өрчлөө гэхээс илүү рефлексээр үссэн.
нөгөө нарны өдөс ч юм уу ном сэний уншихад ингэж төмсөг зангидж харсаар ш нэг нарийнхан зураас хөмсгний завсар үүсний нарийнхан зураас байдаг. Манай дэг маань бас жолооч штэ тий нарны өдөс байнга харах хэрэг. Тий нарны өдөс байнга харж явна. Тэгээд ерөөсөө дандаа хүнсээ зангидчихэд ээж минь байнга хажуунаас хэлтгэлтэй. Хүнсээ зангидсан байна гэд. Одоо маргааш ээж минь очил гайх бах та. Нөгөө юу алга болцсон. Тэр сэтгэл өндөр байна. За тэгэхээр манай яг үндсэн бүтээгдэхүүний маань хувьд хэм бас танилцуулах хэрэгтэй байх л та тийм ээ. За энэ маань болохоор манай галбын ёсоор солонгосоос оруулж ирдэг филлер тариагаа өөрөө болохоор мэдээ алт улагчтай биш намдагчтайгаар хийхэд ямар нэгэн зөөр өгөхгүй өгдөхгүйгээр одоо шууд 10-аас 20 минутын дотор үр дүнгээ өгдөг тийм байна. Тариа шууд үр дүн өгдөг. Ер нь энэ тариагаар одоо өөрөө хамар өндөрлөгч юм уу те одоо уруул хэлбэржүүлж томрох юм уу те яг адилхан л 10-аас 15 минутын хооронд л тэр хийгдэж боломжтой гэсэн. Ер нь одоо хамар мөринж далилсан ч юм уу тиймэрхүү тохиолдол гэсэн үг шүү дээ. За ингээд энэ тариа маань болохоор өөрөө зүү тариур бүх юмтайгаа бүх юм нэг удаа явах байгаа. Ингээд дотроо ингээд зүүд өөрчлөлттэйгээ харуулна. Тариа нь бас өөрөө дотроо лацтай байгаа. 3 жил гэдэг чинь бас их чамгүй хугацаанд хамгаалж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Сэтгэл хэр тавдалж байна. Сэтгэл маш их тавдалж байна. Тэгээ хамгийн гол нь бас зүүнээс их адилтай. Зүүн Ямар ч үгтэхгүй. За одоо ингээд тариагаа задлаа шүү. За цаатайгаа. Тэр нь их нөө гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг утгаараа бас их нарийн чамбаа байгаа тийм энэ зүү тариурын хувьд ч гэсэн харин тийм байна. тийм бүх юм их Дөмжлөл сайтай. за яг үнэ яг тийч хэлэхэд би одоо үг онож хэлж чадахгүй байна. Зүүн ямар хөөрхөн жижиг юм бэ? Өстой айлтгүй зүүн дэг юм. За энэ үрслэн тийм ээ тий. Тэгээ ганцхан л зураас байна. За Үдэнсэн дэрх. За хийлээ шүү. Өвдөж гин үү? Ярих хэцүү байна. Өвдөхгүй л энэ л да. Тэгтээ жоох юу юм бэ? Нөгөө ястаа рефлексээр Эзэн орж байгаа болохоор бас тийм биш санагдаад байна. Ингээл болоо ямар юм биш тийм. За 3 жилийн хугацаанд хүмсгний завсрах нарийн үрчлээ минь алгалаа. тийм зүйлүүд танихгүй тий. Алга болсон байх гэж бодож байна. Одоо талын дараад мэдхийг. Фильтрийг яг хаана хийх вэ? За ихэвчлэн хүний үрчтэй үүсдэг хэсэг бол одоо энэ ер нь бол одоо дух байна тий. Цох байна одоо саяны цох. За тэгээд нүдний хажуу тал одоо хамар урлын гурвалжин буюу энэ хэсэг. За жавжинд ялангуяа их одоо үүсэж эхэлдэг байхгүй. Одоо жишээлбэл миний хувьд гэх юм бол энэ одоо гинтхэн ийм хүзүүний ийм хөстэй толцсон байлээ л дээ. Тэгээд одоо жишээлбэл нэг хүзүүний өршлөнд хийж болох уу? Фильтрийг болохоор зөвхөн нүрэнд л хийдэг те. Харин тэр ботоксыг бол хүзүүнд хийгдэж болно. Цогцоо хэмжээгээр үржилсэн байна. Ялгаа нь бас тэндээ байд юм байна тийм ээ. Фильтр ч өөрөө нөгөө булчингийн хөдөлгөөнд өөрчлөлт өгдөг үү? Нэгсэндээ ботокс ингээ хийх юм бол нүүр одоо энэ доод хэсэг рүү хийх юм бол хүний инээлтэнд өөрчлөлт орох байхгүй юу? Тийм учраас нэг арай өөр инээлтэнд өөрчлөлт орчих учраас ботоксыг доошо хийдэг. Зөвхөн дээд хэсгүүдээр татж байгаа учраас фильтр бол бүх хэсэг нүрийн ер нь их бүх хэсэгт хийгдэхэд өөртөө одоо ямар нэгэн хөдөлгөөнд өөрчлөлт учруулахгүй гэсэн. Танд их харж байгаа. За ямар эвгүй байна уу? Эвгүй ч юм алга. Гайгүй ерөнхийдөө яг эмхтэй айгүй мэдгэддэг гэсэн. Зураас минь алга болсон шиг санагдаад байн л талын дараад байна. Тэг нэгсэндээ баг байна гэж хийлэхгүй байсанс хийлгсэн дээр гэдэг шалгуунысэндээ дахиад нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэрнээс сэргийлж байгаа юм. За ингээд тэл хэдэн цаг 13 цаг болсон байна. Одоо манай эмнэлгүүд бол цайны цаг байгаа. За яа. Ер нь одоо бодоод байгаа ажлын хамт нэвтрүүлэгт маань оролцож байгаа дээг маань ер нь ажилтан болоод байна уу? Эсвэл өөрчлөлт Тэгээ голоор нь ажлын бас завсраар бас өөрийнхөө гоо сайхандаа хараад. Тэр цаг нэр ямар амархан өнгөрч вэ тийм ээ? Хоорондоо бүгдээрээ гарч ирэх уу? Манайх бол нөө хурлынхаа өрөөнд өөрсдөө цаандаа оршдог. Тэндээ цаанд оршдог.
Бүүнээр суужгаад магадгүй одоо тэр өдрийнхөө Ажиллаад өгнөх ч юм уу те. Эсвэл ажиллаад төлөвлөж ярих ч юм уу. Тийм халуун дулаан яриа өрнүүлнэ гэсэн. За тэгвэл сайн даа.